Дуу хуур өв соёлын үлгий Дундгов аймагт тавтай морил. Дундгов аймаг 1941 онд Үлзийд сумын Дэрсэн ус хэмээх газар Шарангад аймаг нэртэй байгуулагдсан. 1942 онд аймгийн нэрийг Дундгов хэмээн өөрчилж, одоогийн оршин байгаа Зоогийн хар овооны Ингэр хэмээх газарт суурьшсан байна. Дундгов аймаг нь засаг захиргааны хувьд 15 сум 68 багтай. 7469 мянган га газар нутагтай. Аймгийн нутаг дэвсгэрийн хилийн тойрог 1230 км. Аймгийн баруун цэг Гужингийн худгаас зүүн цэг Хөхтөл хүртэл 425 км. Хойд цэг Усхар толгойгоос урд цэг Өвөр цагаан дэрс хүртэл 283 км. Нийт газар нутаг нь тал хээр говийн бүсэд багтана. Аймгийн нийт хүн амын тоо 47500, нийт 14800 өрхтэй. Хүн амын дундаж наслалт 7471 байгаа нь улсын дунджаас 3.7 насаар их буюу улсын хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт юм. Аймгийн төв Мандалговь хот нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос 265 км зайд оршдог. Нийслэл хотоос харьцангуй ойр орших тул бага зардлаар говийн үзэсгэлэнт тал хээр нууцлаг нам гүн байдлыг үзэх боломжтой. Тал газрын хамгийн өндөр нь далайн түвшнээс дээш 1530 м, хамгийн нам нь 980 м бөгөөд хамгийн өндөр дэлгэр хангай уул 1913 м-ийн өндөр өргөгдсөн байдаг. Манай аймгийн онцлог давуу талууд: дуу хуур, гүүний айраг, ингэний хоормог, хоньны махны чанараар улсдаа алдартай. Байгалийн эрдэст түүхий эдийн баггүй нөөцтэй бөгөөд улсын хэмжээнд судлагдсан хөрөн нүүрсний нөөцийн 58%, гөлтгөний 32.3%, эрдэс будгийн 53.4% нь манай аймагт байдаг. Аймгийн төв болон бүх сумын төв эрчим хүчний сүлжээнд холбогдсон бөгөөд өөрийн телефоны сүлжээтэй. Говийн үзэсгэлэнт газрыг үзэхээр зорин ирж буй гадаад дотоодын жуулчид жил ирэх тусам өсөж байна. Жилдээ нартай өдрийн тоо харьцангуй олон, салхихтэй тул нар салхины эрчим хүчийг ашиглах өргөн боломжтой. Малын тоо толгой 3.6 сая толгой. Улсын дунджаар мал малдаг нэг өрхөд ноогдох малын тоогоор эхний байруудад ордог. Эртнээс хүн амьдарч ирснийг илтгэх түүхэн дурсгалт газруудаас дурдвал сайхан овоо суманд Өвгөдөө хааны өвлийн ордон, Буган чулуун хөшөө, Замбаг хайрхан уулын хүннүүгийн үеийн булш, дундад зууны үед холбогдох Шаазан хотын тойр, 3 сайхан сумын нутагт Ярх уулын хуучин чулуун зэвсгийн бууц, суурин, дарахны газар хүрэл зэвсэг үйлдвэрлэлийн дурсгал, Даацэг сумын сүм хөх бүрд, Их хаадын намаржаа, Үлзийд сумын дэл уулын хадны зураг, Дэлгэрийн чойрын хийд, Эрдэнэ далай сумын сангийн далайн цогчин дуган, Дөрвөлжин булш, Хэрэгсүүрийн дурсгалууд гэх мэт олон мянган жилийн өмнөөс хүн амьдарч ирснийг илтгэх үнэт зүйлс. Мөн байгалийн үзэсгэлэнт газруудаар нэн арвин. Эртний далайн ёроолын үлдэц бүхий цагаан сувраг, морин толгойн цав, өөш манхан, их газрын чулуу, бага газрын чулуу зэрэг борчин чулуун уул, заг, хайлаасан төгөл, эргэнэг, хаяа, нэмнэ, номгон, хайрхан зэрэг үзэсгэлэнт сайхан газруудтай. Аймгийнхаа хүн ардын амьдралын хэв маяг зан заншил, байгалийн онцлог давуу тал болон нөөц бололцоотой уялдуулан улсдаа дуу хуур, өв соёлын үлгий нутаг хэмээн алдаршсан. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалan цөлжилт ихээр явагдаж байгаа тул Дундгов ногоор уулын дэд хөтөлбөр хэрэгжүүлж, орон нутгийн хэмжээнд мод тарих, арчлах үйл ажиллагааг эрчимтэй хэрэгжүүлж байна. 2021-с 2022 онд аймгийн хэмжээнд 180 мянга гаруй мод сөг тарьсан байна. Мөн орон нутгаас нийслэл хот руу шилжих хөдөлгөөнийг бууруулах зорилгоор хүний нөөцийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байна. Дундгов аймгийн онцлог бүтээн байгуулалтаас дурдвал говийн бүсийн аймагуудад зориулсан олон стандартын чанарын шаардлага хангасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв, цахилгаан дамжуулах агаарын шугам сүлжээг байгуулсан. 20 мегаваттын хүчин чадал бүхий дулааны станцыг байгуулж байна. Хоногт 3000 м3 хүчин чадал бүхий биологи цэвэрлэгээтэй цэвэрлэх байгууламж байгуулсан. Дундгов аймагт зохион байгуулагддаг аялал жуулчлалын томоохон арга хэмжээнээс дурдвал цагаан сувраг байгалийн үзэсгэлэнт газарт зохион байгуулагддаг Тэнгэрийн оддыг хамгийн тодор харах боломжтой сэтгэшгүй оддын чуулган ивент арга хэмжээ. Сүм хөх бүрд байгалийн үзэсгэлэнт газарт зохион байгуулагддаг адууны өв соёлын арга хэмжээ. Улд сумд зохион байгуулдаг Тэмээний өв соёлын баяр. Морин толгойн цав хэмээх байгалийн сонирхолтой бүтэц бүхий үзэсгэлэнт газарт Марс гарагийн судалгаа шинжилгээ, сансрын аялал жуулчлалын хөтөлбөр хэрэгжүүлэх томоохон төв
байгуулагдах гэж байна. Дуу хуур өв соёлын үлгий Дунд Гов аймагт тавтай морил.